Mongolia is a beautiful country. But let's be honest, we all have something we hate about living here. За, та яагаад иргэдлийг уулзах байгаа? Хөө би бас иргэн байна. Би түрүү уулзах гэхэд та надтай уулзах шүү дээ. Чи бол миний дарга ш. Чамайг Монгол улсын иргэд томилоогүй. Чамайг байна шүү дээ. Намын чинь намчид томилсон заяа. Чи надад ихлэ түрээд байгаа шүү дээ. Хөөе, тавиач. Наач сахартай хүн шүү, тав хөөе. Today we're asking Mongolians what they hate about Mongolia. Зөндөл хэвчээ. Айгуу зохицуулалт муутай юм. Ой, хэцээсэн. Би гэсэн юм. Төвчрээ айгу хэцүү. Сайн байна. Сайн байна. Та ингээд Монголын үүднээс Монголын ямар юунд таалагддаг вэ? Таалагддаггүй вэ? Тий. Таалагдахгүй зүйл бас зөндөө байна. Таалагдж байгаа зүйлч байна. Ер нь энэ нийгэм ер нь жоохон хэцүү юм байна. Стресс ихтэй, хот, Улаанбаатар хотоо өвөл утаа ихтэй. Ер нь жилийн 4 өдөр төгжрөл ихтэй тий. Ер нь тиймэрхүү л. Таны бодлоор эдгээр асуудлуудыг яаж шийдвэрлэх зөвөрөө? Эдгээр асуудлыг одоо Библийг шийдвэрлэдэг хүн биш. Гэхдээ Монгол хүний бодож явдаг бодлоор бол юу? Зам харгуугаа сайхан өргөсгөөд стандартын дагуу, бүх юм стандартын дагуу. Тэгээд гүүр төлбөртэй гүүр тэгээд доогуур энэ одоо зам тий ганц нэгэн газраар бас явж л байсан. Тэгээд манай улс чид одоо 3 сая гаруй хүн амтай шүү дээ тий. Тийм бол гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг харж яхад бол зам барилгын сайхан өргөн стандартын дагуу гүүр 1 2 3 давхар гүүр ихтэй тийм л гэдэг юм байлаа. Тий. Ер нь болохгүй юм зөндөл юм. Их хурал сууж байгаа нөхдүүд ажлаа олигтой хийгээд эх орныхоо төлөө чин үнэнчээр тангарахтай үнэнчээр зүтгэх юм л тэгээд манай орон чи баялаг ихтэй тий 3 сая хүн ам цөөтэй баялаг ихтэй ийм улс орно шүү дээ тий. Та ингээд гадаад мадад руу очиж амьдрал ямар улсыг сонгох вэ? Бас яагаад? Гэхдээ энэ гадаад руу явъя гэж нэг сонирхол тэгээд яг очиж амьдрах тийм сонирхол байна. Манай их орон чи өөрөө ийм гоё уул усныг яваад ийм сайхан орно шүү дээ тий. Тийм учраас яг энэ жоохон түгжрэл энэ утаа мутаа энэ хотын яг стандартаа бариад л явбал бас болох юм болов уу гэж боддог шүү дээ. Монгол хүний хувьд. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна. Танд Монголын талаар юу таалагддаг вэ? Монголын талаар бол надад одоо манай хотоос гэвэл айгүй зохицуулалт муутай тэр надад айгүй таалагддаг. Тэгээс манай монголчууд жоохон эртний устдаа штэ тэгэл элдв бус юмнаас хоцрогддог. Мод монголоор дуустдаг гэсэн үг нэтгэдэж штэ тэгэл. За тэгвэл та энэс яаж ангижрч салъя гэж бодож Мэдгүй. Ерөөсөө санаа оноо юу тэгэл монголчуудаа тэгэл ямар ч л байсан Монгол улсын их талаас их хувь нэг англи очилс өөр болох бол гэж бодчих. За та хэрвээ ямар нэг орныг дөөрөөгаад Монгол улсаа хөгжүүлэх ямар улс вэ? За ястаа мэдгүй юм да. Гэтэл ер нь л Европын орнууд ч гэдэг ийм зохицуул сайтай. Тэгэл хөвөн тэгэл эрдэм мэддэг сайтай л байх тэгэл. Одоо нэг социог хэлсэн үг гэдэг энэ да Швейцарлгаа хөгж игээд. За та нэг улс руу очиж амьдрах гэвэл ямар улсад очиж амьдрах вэ? За ямар ч лээсэн. Яг би яг тэр улс руу явна гэсэн сонголт болох. Гэтэ нэг Герман, Австри, Швейцар гурын нэгийг л тэр гурын нэг л гэж боддог да. Яагаад юм бол Тэгэл би ч өөрөө бас хурхан Герман хэл үздэг. Тэгээд давхар тэр Швейцар, Австри, Герман ч айгүй нэг цэвэрхэн санагдана. Хамаагүй нэг гоё санагдаад бос орнуудаасаа. За данкш. За. Юу Монголын юунд тань таалагддаг вэ? Монгол хүмүүс л таалагддаг шүү дээ. Мохоо ч гэсэн Монгол хүн газар шорхон Юунд таалагддаг вэ? таалагддаггүй гэсэн. Адилхан л бас Монгол хүн л таалагддаг шүү дээ. Яг юунд таалагдахгүй? Ямар зан чанар? Ховоо хийчихсэн.
би гэсэн хүмүүс байдаг байхгүй. Тэрний бодлоор яг яавал илүү гоё хүмүүстэй болох вэ? Гоё занж нартай те. Жохноос нь зааж сурах хэрэгтэй байна. Цэцэрлэгээс нь. Та хүүхдтэй. Аа, Та гоё хүн болгож төлөвшүүлж байгаа бах те. амждаг шүү дээ. Яг тэгэхээр одоогийн нэг зэрэгсээ ажиллахгүй бол бүрэндээ өдөр бол ажиллана. Цэна. За баярлалаа. Сайн байна уу? Та ингээд Монголын үүднээс Монголын юунд таалагддаг вэ? Надад бол Монголын боловсролын систем таалагддаг. Монголд 12 жил бүрэн дунд боловсролоо эзэмшээд гадаадад ингээд их сургууль сураад тэгээд ингээд мэдлэгээ дэвшлүүлээд ингээд мэдлэг дэвшлүүлэх сурыг гэж бодоход заавал энэ дахиад ингээд коллеж ч юм уу дахиад ингээд хэлний бэлтгэл зэрэг ингээд дахиад цаг хугацаа алдахаар юмнуудыг ингээд тэгдэг ингээд бусад улсууд ингээд Монголын 12 жилийн боловсролын системийг ингээд зөвшөөрдөггүй ингээд 18 настай хүний боловсролын систем гэж үздэггүй тэр нэг ихэд таалагддаг. Тэгэхээр тийм ээ. Энийг яаж шийдвэрлэх вэ? Яаж засах вэ? Энийг бол энэ шийдэл боломж бол маш бага. Тэгэл Та хаана ингээд боловсролын системээ дүүргэж хаана цаашдаа ажиллаж амьдрахыг хүсэж байна? Би бол сургууль өсөд Герман улс явахыг хүсдэг. Гэхдээ Герман улс руу сайн хийснээр ингээд явахын тулд шууд их сургуульд явж чадахгүй. Ямар нэгэн мэрэгжлийн ингээд байгууллагт ажилласныхаа дараа их сургууль сурах эсвэл ингээд коллежид сурчаад нэг жил эхний бэлтгэл сурчаад ингээд заавал их сургуульд сурах хэрэгтэй. Тийм Тэд тийм байсан гэсэн Герман улсад ингээд мэрэгчлээ олцсон мэрэгчлийнхаа дагуу ингээд их сургуулиуд төгсөө тэгвэл ингээд бусад ингээд Монголдоо ирээд буцаад ингээд Монголын ингээд эдийн засгтай холбоотой нэг тиймэрхүү зүйлсүүдэд илүү ингээд давуу тал болоод Монголынхаа ингээд эдийн засгийг дэвшлүүлэх хувь оруулна гэж бодоод Герман руу явъя гэж боддог юм. За Баярлалаа. Монгол хүний хувьд энэ Монгол улсад одоо тийм таалагддаггүй тийм дургуй зүйл гэж байдгүй. Байх зөндөлөх шүү дээ. Хамгийн наад зах төвлөрөл шүү дээ. Тэгвэл одоо ийм асуудлуудыг яаж шийдвэл одоо дэрэм бол Тэгээд шийдэх олон дараах байх хэрэгтэй. Яг нарийн ширин яг ингэ шийдэн тэг шийдэх гэсэн сайн мэдэхгүй байна. Яг бас хамгийн эхлээд нь жолооч нар өөрсдөөс л эхлэх байх. Төвчрлийг бууруулах тийм. тэгвэл ямар нэг улсаас жишээ авч одоо Монгол улсыг хөгжүүлнэ гэх юм уу те тиймэрхүү жишээ авчаар улс гэвэл та ямар улсыг нэрлэх вэ? Тэгэл Азийн орнуудаас салгаад байна. Япон хамгийн гоё тийм соёлтой тийм тэр жижигхэн газар тийгдэх хүн ам амьдарч байгаа гэхээр Токио Япон шиг байвал гоё. Та өөрөө тэгвэл Япон улсад амьдрах боломжоор л амьдрах уу? Үгүй. Монгол People talked about traffic, society, and air pollution, but is it really getting worse? Or are we just tired of waiting for change? Even though we complain, we still love this country. But maybe, just maybe, it's time for some change. What else do you want to know about Mongolia? Let us know in the comments. And subscribe for more unfiltered truth.